За манай хоёр бэлэн гинэ. Let's go. За Монголын хэд вэ гэдгийг харцгаая. За мань хүний тайтл байна. За энэ байна. Global орж ирсэн зөө. Орж ирсэн юм уу эсвэл одоо байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан л нэг глобалын юу бол бас байгаад байгаа. Энэ өмнө орж ирсэн юм уу? Hero Power нь бол 7200. За юун дээр нь хараад тахта. Энэ сиснийх нь ч одоо яаж энэ дэр харагддаг юм уу? Харагддаг юм уу guys? Эксэн хаана вэ? За фильтрлэхээс fuck. Эксия. Би сохорцсон юм уу эсвэл үнэхээр харахгүй байна уу? Байна штэ. Би сохорцсон юм уу? Moscow Fan, Silvana, Roger, Cloud, Argos, Pedro, Sling, Exia энэ штэ. Энэ сизон бол баг тоглоог юм биш. 17 матчтай байгаа юм байна. За энэ залуу болохоор ер нь бол Exia манд нь олдоогүй guys. Тэгээ Монголын номер 40 Exia. Өмнө нь болохоор хэд байлаа? Өмнө нь болохоор нэг 10 байсан. Скриншот бол байсан. Одоо бол энэ сизон дээр бол 40 байгаа юм байна. Өөний Exia-гийн өөр юу тайтлаа хүн хайсан боловч тэгээ тийм олдоогүй. Тэгээ олцсонд энэ байлаа guys. Тэгээд арцгай хожчих юм билүү те. Мань хүн бас хүмүүс бол ер нь тэгээд айгу тайтл майл бол худлаа модлаа те. Тайтл ялгаа малгай гэдэг юу байд үзээ гэдэг. Тэгээ одоо эндээс харцгаая guys. Ак авсан аваагүй одоо хар гинэ guys. За хар гэж шүү. За дөрөв ойлгомжтой өстэй. 3 тавар эсвэл 5 кил. За let's go. За харцгаая. Монголын одоогоор бол 40. Нөгөө талд болохоор бас глобал лидер орж исэн Exia. Тэгээ манай үзэгчдээс ойлоо аккаунт баяр байж магадгүй гэж шүмжил дагуулсан. Тэгээд өөрөө бол сая л харсан бах. Чатан дээр бол имэйл чатан дээр бол одоо аккаунт баяр үгүй юм хар гэд тоглолтоос мань хар гинэ. Харцгаая guys. За манай хоёр айтем за Марагийн хувьд шууд ихтэй зүгээр жижиг гутлаа авсан бол нөгөө талд бол хутга авсан байгаараа гэдэж байна. Knife. За спел болон эмблем. За спелүүд нь хоёулаа фликертэй. За манивны хувьд бол Assassin эмблем. За нэг юм Warcry гэдэг дээр авсан байгаараа гэдэж байна. Нөгөө тал бас Assassin эмблем. Ер нь юу болоод байна? За Мара цусны давуутай болцсон байгаа харагдаж байна. Одоо нэгдүгээр скил оомчхол бараг алан шүү дээ. Яа сая Марагийн хувьд сая яг юу буруутчуу? Нэгдүгээр скиллээ сая онохын хувьд л онох шиг л болсон доо. Би буруу харсан нь. Ямар ч үсэн нэг л буруу юм болох шиг л боллоо сая. Ууг нь цусны арай илүү жоохон давуутай байсан гэдэг чинь тэгээд унжаа харагдана. Тэгээ ихсээ бол тэгэхээр өөрөө бас юутай л да. 3 цохиод хийлддэг санагдаж байна. Голын энүүдийн бас л хүчрхэг баатруудын нэг дөвөлүүд дээр бас аюу даваатай байж чаддаг. За авилтаа даарсан Мара авилтын дэмэж аваад за рейшнэ дарж байгаа маань айлал тал нь рейшнүүдэд даарсан. За ихний айтны сонголтууд юу болж байна хараа. За мань хүний хувьд бол жижиг гуталтайгаа дараагийн айтем лугаа ерөнхий шууд атак physical айтем лугаа бол явж байгаа харагдаж байна. Нөгөө талд болонгууд ерөн гоолны давуутай байгаа. Яа сая Мара бол өвсөн доо. Өөрөө орох гэж яваа тэгээд яг тайминг нь муухай таарлаа да өөдөөс нь. За Corrosion нүүнэ жижиг айтем чи энийг чи юу гэдэг вүлээ? Тэрийг авсан байгаа гэж. За гол шүү таврыг зодоод ихсэн. Swift crossbow гэдэг юм. Энийг авсан. Тэгэнгүүтээ бас нэг жижиг defense item нэ. Авсан байгаа гэж байна. За хоёр талаас зөрөлцөөд шууд үлтээ даралцлаа да. За Мара бол дэмэжээр бардаггүй эндээс. Яалчгүй дэмэжний ялгаа гарч ийн. За левлийн зөрүүтэй 5 нөгөө тал 5 левелтэй энд 4 левелтэй байгаа Марагийн хувьд бол голны зөрүү бараг 1000 голны зөрүү гарцсан байгаад байгаа юм байна штэ. За гутлаа томсгож авсан. Тайлтаагаараа байвал. За эндээс үлтээ даарсан Мара. Яа хоошлохгүй багта Мара ямар урдаас үлдээд арчваа сая. Мара. За яалчгүй арай жоохон дуршлагын бас ялгаа бол харагдчих шиг байна саяныхаас. За энийх бол бүр хавьгүй бүр амар урдаас үлдээд арлаа. Нөгөө тоглогчоосоо бүр яг скейлийнхэн рейнж нь орох болох үс бүр боломжийг бол өгөөд. Өөрөнд байна 3 тэг болсон. За манай хүн Corrosion саяда бас хоцсон. Да тоглолт бараг ер нь GG тал руу явах нь. Comeback байна уу Мара? Comeback is real. Global орсон хүн бол арай өөр байна. Ялч өөр. Item яг гихний авж байгаа item сонголтууд бас арай мэдэгдэж ин л да ер нь бол. Марагийн өдөө шууд гутлаа жижиг item авч эхэлсэн бол манай өдөө ерөөсө гутлаа авах шаардлага байхгүйгээр шууд айтмуудаас дараагийн дэмэжлэх айтмууд авч байгаа нь зөв болсон.
Сүүлийн kill ороход бол ер нь ойрхон болж байна да. Мань үнэд бол Марагийн хувьд бол ерөөсөө бүтэн бол айтан босгосон бол байхгүй. За Hunter Strike босгосон. Энд хараа. За энд өөр албаар зодуулаад байна. Албаар зодуулж байгаад нэг амар нэг клипний юм хийх гэдэг нүгөө юу. Мара фликер байхгүй. Нөгөө талд бүх юм л байна да. Бүх скиллүүд нь байна. Айтмны давуу байна. За ультаа шууд дарцоо. За GG болсон баха. GG тавтик. Яа бас зүгээр рекалта зогсож. Xia хаан зогоор бас өөр супер тайлтай хүмүүсээ үл энэ хоёртаа үзээрэй guys. Энэ хоёр бол бүр яг тийм тайтлын хүмүүс ойролцоо тайлтай хүмүүс олдоог болохоор тэгээд ийм хоёр хүн алдсан дээр нь тоглосон. Өөртөө ч үзье гэсэн. Тэгээ хож идэж байна. Энэ хоёртаа үзэх өөр тийм Xia бол хаан зоо байвал холбогдорой guys. Окей. За саяныхаа Xia руугаа шууд мөнгөний явууллаа guys. Алуу камера фокус 50,000 төгрөг. Шууд явуулсан. Саатад дэгээс нэг. Окей. GG guys. Үзэс гэлэн чин саргүй шүний гэрэлтөө